Цаан гидор самтруулалтын цуврал видеонуудын дараагийн дугаарлалтай морил бид нар Halloween-ы Pumpkin Parade гэдэг нэртэй event-ийн 3 дахь кейс Trick or Treat гэдэг нэртэй $5 кейсээс залгаж байна. Энэ кейсээр ашигтай ялагддаг. Тушаазээ. Key drop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн утас скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ хүсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азав зэрэг. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500-ийн гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс л гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусын авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүнд үрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway-д чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-д оролцох арга сурсан баг. Бичлэгэнд орцгаая. За Trick or Treat. За энэ кейсийг задлахад надад олонгууд нийтдээ $500 хэрэг болно. Хамгийн үнэтэй юм нь олонгууд Doppler Ruby. Йоо, жемнүүд л ийм үнэтэй болцсон байх гэж нэрээ. Тэгээ Doppler Ruby, Nomad Knife. Doppler Ruby Nomad Knife-аас илүү унах магадaltaй байна гэж үү? That's crazy. Энийг унгаавал унгаах юм санагч. Энэ кейс олонгууд 4 мөр хүрхгүй кейс юм байна. Joker модоор задлахад ашигтай байна. Гэхдээ үнэтэй байна. За зүг задлаа үзье. Манай ашиг гинэ. I think I got this boys. 2 3 4 5 6 7 8 9 10. Энэ Morris гээд апны скийг унах болгонд би нэг юм апринс унгаагаад аим шиг мэдрэмж аваад тах юм. Апринс үгэнгүүт л биш байгаа тах юм. $250 үрсэн. За энэ амар delete орж ирдэг болсон байлээ. Энэ нэг кодыг нөгөө үнийг нь refresh хийгээд кодыг нь арай удаа болгосон юм шиг байлээ. Тэгээ нийтдээ яг дуустан задлаа үзээ тий. Одоо яг орж ирэхгүй бац. 12 13 14 15 16 17 18 19 20. Тэний би принц хараад байгаа шалтгаан тэр нөгөө мань giveaway-дээ сайн принц хийсэн болохоор л тархин дотор тэгж яваад ах шиг байна. За хэдүүлээ case battle Joker мод нэ штэ. За энэ яг refresh хийчихээсээ би яг ашиг хийсүүгүйгээ мэдчмээр байна. За энийг Joker модоор задлахад хэдэн үе магадaltaй? 4.5. Амар их магадaltaй юм байна. Би $500 үрсэн нэг refresh хийгээд хараад. За $400 болжээ. 20% алдагдлаа хийсэн байна. Яг л нормал энэ хёндороогүй лээ. За ингээд зарчаад байгаа refresh-гүй бац ингээд амар уддаг болсон байлаа. За 20-ыг задлахад бидэрт $3441 хэрэгтэй юм байна. 3400 гэдэг чинь энэ чинээс 3 унах байх хэрэгтэй юм уу? За энэ хоёрын дундаж үнэ. Бүгднгээс нэг л унгаач бол гоё юм байна шүү дээ. 4.5 ч амар их хэл магадaltaй гадах юм те. За $100 ашиг. Амар их хэл санагдаад байна надад. Come on. Одоо 2 утгатай. 2 утгатай. 2 утгатай. Нэг л утгатай. Гэхдээ стил ашиг.
2 утга. I want to see 2 утга. Ашас. $3447 $2500 очиж байгаа юм уу? 2 тотоо унс болохоор яаж 2500 үнэн л юм байна л та. За 25-ыг задлаа. $4300 байна. 2 утга харна гэж би итгэхэд ах юм. За 30-ыг задлаач. 2 утга. I want to see 2 утга. Йоо бүр гурвуулангийн нэгд ораарэ. Okay, that's very good spin. За $5100-ыг өсгсөн. Тэгээ $5100 хөрөхгүй л хальта. Энэ дүгнэлтээ ихээр амар хэцүү болсон байна. За яг хөөртөө бид нар угаасаа кейс батлаа нээж явах оронд тэгээд хэд үнэн бодогдчих واخ. Ялч вэ CS-ийн сая апдейт бүр амьдрал гэжтэй ер нь бол хөрхийн сайтнууд. Энэ сайтнууд ихтэй амар хохирсон баха. Мэн жоохон санаа зовж л одоо манийхэн цалин тавигдах юм бол тавигдахгүй болов. Тэ кидроп давбурсан гэшаавал одоо амар өстэй. Мэн бол айч нөө яг үндэ. Ингийн тоглогч нарт бол тэгэл амар давгүй л апдейт болсон л доо. Яг улаан скинүүд заавал улаан скин плей скин байх албагүй гэдэг. Тэрнэл ягаан плей скинүүд төр тоглол ягаан плей скинээр тоглол болж лээстэй. Хутга бэли авч чадахгүйсэн хүмүүс бол тэг хамгийн хямдхан хутга $43 болсон байна л гэ бодлоо. Зүр хутгатай байхад $44 $43 та юу хийх юм? Нэг улаан ч авч чадахгүй штэ. Бот амьдрал дээр $44 бодлоо хэдэн үрээ. 150,000 төгрөг. Тэ энэ бол 3 пицца гэсэн үг үү? 3 пицца авах хутгатай болох уу? Тийм л үе амьдарч нэрэ. За нөгөөд чи бодоод $4400 болжээ. Манай алдагдал хийсэн л байна. Энэ удаагийн Joker мод ашигтай чадсангүй. Манийх нь ер нь бол онгоолсон Joker мод болгоул ашигтай байд ихтэй тэгээд энэ удаагаар ашиг чадсангүй. Тэгээ 5100 гэдэг чинь deposit бонусаа асахаар тий ер нь бол deposit бонусаа бодох юм бол ашигтай байж болох лээ. Гэхдээ тэгэл дандаа ингэж copy юм шахах халбатай ч тий тэгэл $600 алчаад үлээ. За энэ хооронд байна giveaway нэмээ. Өмнөх бичлэгэн дээр байна giveaway нэмээгүй. Энэ удаагийн giveaway ялангуяа $200 giveaway нэмчих гэж бодож байна. Тэгээ мдэггүй хүмүүс байх юм бол манай энэ ч app ер нь $5,000 giveaway нэмээ хийсэн байгаа шүү. Office stream. Тэгээд энэ long dog-ийг хийж дөө. Энэ long dog-ийн үнэ бол нэг өөрчлөгдөв баг. Тэр нь бол мань бол giveaway нэг хутга хийх сонирхолтой байгаа. Хутганы үнэ хэлбэлцээд байгаа болохоор тэгээд айлуулах юм collection-ий ч юм уу. Энэ long dog ч collection юм бэстэй. Тэ collection-ий souvenir packages гэх. Имхүү скинүүд л айлуулах giveaway хийх гэж чиж байгаа шүү. Тэгээд өөртөө л ажиллаудаад байна. Joker модоор айл 2 ruby унгацсан, 2 bayonet унгацсан, 3 bayonet унгацсан байгаа юм байна. Айл нэг ашигтай биш гэ батл хийчлээ. Айл $800 хийчнэ. 50% ашиг гэлээ. Тэгээ 80-аас дээш үе ашиг юм байна. Come on. За манай найзууд алгатаа өстөө. Танихгүй хүмүүст ороод ирсэн байна. Окей, 2 тал print stream that's good. Print stream, bayonet. Окей. Ямар соосонгүй байгаад байна гоё л байна. Oh, this guy is cooking. Cyber guy бол. Fox-ийн print. Одоо CTS өөрөө юм унгамаар байна. Оо. Гэхдээ ямар гоё харагд юм бэ? I want that skin. Nomad Doppler ямар гоё харагддаг skin бэ? Шинэ лого дотны бичлэгнүүд цараад юм уу? Skin зэтсэн байгаа дээр лого дотны бичлэг гаргуулаас гоё юм байна те. Nice CTS. Болж байна. Nice Foxy. За энэ кейс батл юу ашигтай болох нь 2x гэх баг батал болч та одоо 3 приз. We are cooking. And long dog print stream. Damn хэд их үржүүлж байна. What the fuck? 38% хана 17. 123% шиг. Kind of good case. Одоо giveaway-д оролцоороо тэгээд Geek stream-д орж ирээрээ 11 сараас байна CS тоглож байгаа. Энэ ер нь бол skin-ийн апдейт ер нь бол намайг хэлт юм CS тоглох амар хүсэл төрүүллээ. Тэгээд CS зориулаад байна. Нэлээх юм гүрцэн байгаа. Зөндөө болон capsule opening, case opening болон trade up content үзүүлж байгаа шүү. За тэгээд Geek-д орж stream үзээрэй. Bye.